Сониж мэдээ сувгийн дэмжигчдэд. За юу яцгаан манайхаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаар сансар окторгой эсвэл хар гаргийнхны тухай биш. Харин сониж мэдээ сувгийн талаар багахан зүйл ярихаар шийдлээ. Яагаад сониж гэдэг нэр өгснөөс эхлэе. Миний хувьд аливаа зүйлийн учир шалтгаан юу болохыг ойлгохыг үргэлж хүсдэг байлаа л да. Яагаад нарны гэрэл ийм халуун байдгийн бол? Эсвэл хүн хөвшөөхөр яагаад дагаад өвшөөдгийм бол? Яагаад хүн хөвшөрдгийм бол гэдэг ч юм уу. Ер нь л нэг тийм элдв юм төсөөлж бодож яагаад гэдэг асуултыг үргэлж өөрөөсөө асууж явдаг хүүхэд байлаа. Хүүхэд болгон л тийм байдаг байх. Гэхдээ юу гэж би том болсонгүй. Яагаад гэдэг асуултыг одоо ч өөртөө тавьсан хэвээр. Хорвоо ертөнцтэй танилцах аян маань насан туршдаа үргэлжлэх бололтой. Хэрв чи манай суугийн бичлэгүүдийг үзсэн бол ер нь яагаад гэдэг асуултын хариултыг олох гэсэн сэдв нэлээд олон байгааг харж болно. Тэгэхдээ аль болох гаргалгаатай, бодиттой мэдээлэл хүргэхийг хичээдэг. Би ямар нэг шинжлэх ухаан эсвэл мэрэгжлийн салбарын хүн биш л дээ. Зүгээр л дуртай болохоор судал сонирхож үздэг. Тиймээс ч мэрэгжлийн хүн үзвэл инээдтэй юмнууч байдаг байх. Хамгийн гол нь бүгдээрээ сониуч зан чанараа хизээж битгий алдаарай гэж хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний өнөөх хүртэл хөгжихөд нөлөөлсөн хамгийн чухал зүйл. Тэгэхээр сониуч мэдээ сувг нэгдснээс хойш 1 жил хагас өнгөрсөн байна. Энэ хугацаанд 2.7 сая үзэлт, 86.5 мянган лайк, 3300 коммент авчээ. Бичлэгүүд аль болох ойлгомжтой, сонирхолтой, бас тэр бүр сонсоод байдаггүй сэдвүүдээр хийж хүмүүст энэ ертөнц ямар хачирхалтай, гайхалтай, нууцлаг гэдгийг багч болов харуулахыг хичээдэг. Тэр маань багч болов амжилттай болж байгаа гэж найдаж байна. Манай сувг сансар окторгой, гэмт хэрэг, босон явдал, зөгнөлт, алдартай хүмүүс, кино, танин мэдхүй, нууцлаг зүйлс, сэтгэл зүйгээд маш олон төрлөөр бичлэгээ хийдэг. Үүнээс гадна өөр гараг руу аялсан цуврал хүмүүст нилээд хүрсэн санагдсан. Эхэндээ нэг анги хийсэн боловч хүмүүс дараагийн анги гэсээр байгаад 5 хэсэг болчихсон. Надад өөрт ч гэсэн энэ цувралыг хийхэд сонирхолтой санагдсан болохоор бас хүмүүсийн хүлээлт ч гэсэн их байгаа учраас цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа. Сүүлийн дугаараас хойш нилээд жуудчихлаа. Тиймээс одоо удахгүй 2 дугаар хэсэг нь гарах байх. Би нэг зүйлд маш их баярлж явдгаа хэлмээр байна л да. Энэ бол манай сувгийг дэмжигч та бүхний урмын үг. Мухан контент хийсэн байсан ч гоё болжээ. Цааш нь үргэлжлүүлээд хийгээд байгаарай гэх мэт. Хамгийн гоё сувг шүү. Ёстой сонирхолтой юмаа гих мэтлэн 8-9 настай бяцхан дүүнрээс ахуулаад настай ах эгч нар ч ийм коммент бичсэн байдаг. Энэ бол миний хамгийн том шагнал. Тиймээс сониж мэдээ сувгийг сонсдог хүн бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сониж мэдээ ер нь бичлэгийн гол санаагаа бичлэгийнхээ сүүлд оруулахыг хичээдэг. Ном уншихад гол утга санаа нь хамгийн сүүлд гардаг штэ. Тэрэн шиг. Гэхдээ ихэнх хүмүүс бичлэгийг дуустал нь үзэх нь бага байдаг л да. Гэхдээ хамгийн гол нь бичлэгээрээ заавал ямар нэг зүйлийг хэлхийг, ямар нэг зүйл бодуулахыг хичээдэг гэх юм уу да. YouTube-ийн бичлэг хийхэд ер нь хэр амархан бэ? Миний хувьд бол амархан гэж хэлэхгүй. Нэг бичлэг хийхийн тулд маш олон их сурвалжаас мэдээгээ уншиж, харьцуулж байгаа текстээ бичнэ, нэгтгэж найруулна. Үүнийгээ микрофон дээр алдаагүй уншихын тулд дахин давтан хэлнэ. Дараа нь бичсэн хоолойныхоо илүү дутуу дуу чимээнүүдийг хасаж, чанга сулыг нь тохируулна. Үүний дараа дүрсжүүлэхийн тулд олон контент үзэж, хайлт хийж, зураг бичлэг татж авах ажил гарна. Хэрв чи анзаарсан бол бичлэгүүдэд маань ууггүй олон дүрс орсон байдаг. Тэгээд дүрс болгоноо тастаж, сунгаж, эргүүлж, тойруулж, бичсэн хоолойндоо тааруулна. Янз бүрийн эффект, текст оруулж бичнэ. Хамгийн сүүлд бичлэгийн цаана явах хөгжмүүдийг хайна. Бас л тастаж тааруулна. Бичлэгийн утга санаатай нь тааруулахыг хичээнэ. Аль хүссэн хөгжмөө оруулчих бас болдоггүй. Зохиогч эрхийн зөрчилгээд бас асуудал үүсдэг. Эцэст нь нэгэн бичлэгээ дуустдаг. Энэ бүхнийг ганц хүн хийхэд ер нь л маш их цаг ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. За тэгээд зарим бичлэгийг гадаадын контентыг орчуулж, шинээр дүрсжүүлээд сүүлийн үеийн мэдээллийг нэмж найруулж оруулдаг. Жишээ нь The Edge of the Universe гэдэг бичлэгийг ертөнцийн хязгаарлуу аялцгаая гэсэн нэрээр хийсэн байгаа. Үүнийг нь гадны контент хусчихсан байна гэх хүн бас байдаг юм. Хуулсан нь үнэн. Гэхдээ монгол хэл дээрээ орчуулад шинээр эмхтгэж дүрсжүүлж хийж байгаа юм чинь бас л контент шүү дээ. Зарим хүмүүс ингэж боддог. Энэ мэдээллүүдийг чинь интернетийн хаанаас ч болоод уншчихна гэж. Тэр үнэн. Гэхдээ тэр мэдээллүүдийг нийлүүлээд нэг бичлэг болгоод их хэл дээрээ сонсно гэдэг сайхан шүү дээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд бичлэгүүдээрээ хэн нэгэнд заах гэж биш, зөвлөгөө өгөх гэж биш, зүгээр л сонирхуулах, ямар нэг зүйл бодуулахыг л хичээдэг юм шүү. Тэгэхээр цаашдаа сониж медиа сувг илүү сонирхолтой, илүү чанартай контентуудыг хүргэхийг хичээх болно. Харин дэмжигч та нарын хувьд бичлэгээ дуустал нь үзэж, дандаа лайк дарж, шеэр хийж байгаарай. Ер нь бичлэгүүдийг маань байнга үздэг, байнга санал бодлоо хуваалцдаг маш олон хүмүүстэй болжээ.
Тиймээс та бүхэндээ ч гэсэн баярлж талархаж явдгаа хэлмээр байна. Сониуч медиа сувгийг яаж дэмжих вэ? Facebook-ийн Сониуч медиа гэсэн пэйж хуудас байгаа. Тиймээс манайхан бүгдээрээ тэр пэйж хуудсыг дагчихвал Facebook-ээр ч бичлэгүүдээ үзээд байж болох юм шүү. Үүнээс гадна сувагт донешн өгье, дансаа тавиараа гэсэн комментууд ирдэг. Мэдээж бичлэг маань таалагдаад миний контентыг дэмжиж донешн өгвөл бүрлэх баяртай байх болно. Учир нь манайх шиг цөөхөн дагагчтай сувг бараг мөнгө олдоггүй. Тиймээс сувгийнхаа description хэсэгт дансны дугаараа орууллаа шүү. Ингээд Сониуч медиа сувг та бүхний дэмжлэгтэйгээр энэ ондоо 100 мянган дагагчтай болох зорилготой байгаа. Тиймээс та бүхэн цаашид үргэлжлүүлэн дэмжээрэй. За тэгэд баахан урсчихлаа. Тун удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцгаая.